Төгий оюун сарны алтан гэрэл сайд. За харин зөвшөөний байр суурийг хүндэтгэж байна. Гэхдээ зарим зүйл дээр бас ташаа ойлголттой байна гэж хэлье. Ерөөс одоо байгаа хуулийн дээр байгаа заалт бол тэр чигтээ байгаа. Төрөөс хэвлэл мэдээллийн байгууллагад цензур тавихгүй. Тэрүүгээр юу нэвтрүүлж гин эднийх харигтай мөх сурталчилж гин үү гэдэг ч юм уу ийм байдлаар байгууллага гаргаад тэрийг хянд суухгаа гэдэг л агуулга. Ер нь хэвлэлийн эрх чөлөөний хамгийн гол тулгуур баган дээр тэрийг оруулж. Тэгэхээр яг энэ хуулийн төсөл дээр бид нар анхааруулжтай нэмэх шаардлагатай хасах шаардлагатай зүйлүүд байж болохыг хүлээн зөвшөөрнө. Тэгэхдээ тэр ганцхан хэрвээ одоо манай ариун зээг гишүүний хэлж байгаа шиг ганцхан өөрийн зохицуулалтын байгууллагадаг зохицуултыг оруулаад ирсэн бол цаана нь энэ сэтгүүл зүйн үйл ажиллагаа гэж юу хэлэх юм бэ? Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа юу юм? Сэтгүүлч гэж хий юм бэ? Их сурвалжаа яаж нууцлах юм бэ? Одоо саяны тэр шүүмжлэлтэй хандж байгаа тэр төртэй холбоотой асуудал зэрэг үе болон харилцаа огт зохицуулалт үлдэх гээд исэн юм аа. Ер нь ямар нэг зохицуултгүй байгаа учраас өнөөдөр сэтгүүлч болоо сэтгүүлчүүд учирч байгаа хүндрэл бэрхшээлүүдийг арилгах зорилгоор л орж ирж байгаа хууль. Гэтэл төр бол хэвлэл мэдээлэл хүрэхтэй хэвлэлийн төлөөлөгч, хэвлэлийн ажилтан өөрсдийнхээ хуудас захим хуудасаар бол хүрэх бүрэн боломжтой. Энэ хуулиар ерөөсө хориглоогүй. Гагцгүй бид энэ хуулиар юу хориглохыг ирмэлзээд байгаа вэ гэхлээр татвар төлөгчдийн мөнгөөр медиа ажил явуулдаг. Өөрөөр хэлбэл одоо нэг юм рил хийдэг багтай, нэвтрүүлэг хийдэг багтай, компьютер дээр компьютер график хийдэг, тастдаг гэд бүтэн редакц таны ийм зүйл хажуудаа ажилуулад тэрийг татвар төлөгчдийн мөнгөөр хийлгээд дахиад цаашаага сурчлагаагаа явуулахдаа татвар төлөгчдийн мөнгөөр явуулдаг энэ байдлыг тассан зогсоогоод ингэж хийж байгаа бол нээлттэйгээр явуулаа л гэж. Яг өнөөдрийн байдлаар ямар байдалтай явагдаж байгааг гэвэл нэг ялангуяа төрийн өмч томоохон аж ахуйн нэгж байгууллагууд дээр энэ хэвлэл мэдээлэл PR-тай холбоотой зүйлүүд нийгмийн хариуцлагын хүрээнд гэдэг халахвчин дор за эсвэл бол өөрсдийн үйл ажиллагаа сурчлах гэдэг халахвчин дор тэнд байгаа тодорхой этгээд за эсвэл заримдаа нэг тодорхой нэг улс төрчийн эрх шиг хамгаалахын тулд яваад байгаа учраас бид нар ийм биш байя гэж. Эргээд энэ байдал маань өөрөө хэвлэл мэдээллийн байгууллагад муугар нөлөөлөд ийна. Бид нар яаж төртөө өрсөлдөх юм бэ? Тэнцээ өндөр цалин үйлс аваад хүмүүсийг аваа явчихдаг, өөрсдөө тэнцээс мөнгө зарцуулдаг. Энэ манай хэвлэл мэдээллийн байгууллагад сөргөөр нөлөөлж ийна гэдэг гомдол сэтгүүлчдийн зүгээс хилцүүлгийн үеэр маш их гарсан. Тэгэд төрийн байгуулалтын байнгын орон дээр 3 удаа санал хураалгасан ингээд яриад байгаа. Яг үнэхээр өнөөдрийн бидний чуулганы хуралдаанд байгаа бэрхшээл гарсан. Нөгөө төхөөрөмж нь ажиллахгүй би өөрөө төрийн байгуулалтын байнгын орооны гишүүн шүү. Би өөрөө хуулийн төсөл ингээд бариа явж байгаа хүн. Миний дарж байгаа төхөөрөмжнөр улаан хасаал би эсрэг санал тэгвэл дахин санал ургалъя гэж гишүүдээр ч ийм санал гаргаж явж байгаа л хураасан тэрнээс унгаад их босгоод исэн зүйл та буруу ойлгосон байх шүү гэдэг хэлье.